Амрын гэрээ үзэгчтэй Полиц подкаст хөтөлбөрийн энэ удаагийн дугаарт Тээрийн цагдаагийн албаны төмөр замдах цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагийн дэд ахлагч Сод Монтох оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр төмөр замдах цагдаагийн газраас гэмтэр зөрчилгээ хамт олон аяныг бас амжилттай зохион байгууллаа. Аяны зорилт нь юу вэ? Энэ талаар та мэдээлэл өгч. Төмөр замдах цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлагчийн зөвлөлөөс санаачлаад гэмтэр зөрчилгөө хамт олныг энэ ажлын төлөвлөгөөнд тусгуулад зохион байгуулсан байгаа. Эхний улирлын байдлаар ахлагч бүрэлдэхүүн өөрсдөө идэвхтэй шаналалтад оролцож энэ аяыг зохиосон. Энэ аяны яг зорилго нь яг юу байсан бэ гэхээр гэмтэр зөрчлөөс уршин сэргийлэх тухай хууль, цагдаагийн байгууллагын үндсэн чиглэл үүргийг цагдаагийн аль багш нар хариуцсан нутаг дэвсгэр дээрээ иргэд олон нийс байгууллагатайгаа хамтран идэвхтэйгээр цагдаагийн аль багчийн сахилгын өс зүг сайжруулахад оршсон байна. Аян бас онцлогтой байгаа те ахлагч бүрэлдэхүүн зөвхөн зохион байгуулж сургалт болон хууль тогтоомжийг сурталчилж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөл. Энэ аяны хүрээнд нийт 7 төлөвлөгөөнд заасны дагуу 7 дэд хэсэгтэй. Үүнээс 4 дэд хэсгийг цагдаагийн аль багч бүхэн ахлагч нар тэр тусмаа өөрсдөө биечлэн гүйцэтгэхээр онцлог байсан байгаа. Тэрэнд нийт 17 төрлийн ажил байсан. За үүнээс онцлогын дурдах юм бол хөдөө орон нутаг зөвлөлд одоо төмөр замын цагдаачин өөр гэсэн онцлогтой байхгүй. 1115 км-т 13 өртөө зөвлөлт нөгөө аль багч бүхэн ажилладаг. Тэгээ тэр ингээд өөртөө зөвлөлт болгон дээр нөгөө хөдөө малчин мал бүхий гэдэг нөгөө аслагдсан хүмүүс байдаг. Тэр хүмүүсийг нөгөө нэгдүгээр хөршийн холбоонд оруулсан. Тухайн хөршийн холбоонд оруулдаг утга учир нь юу гэхээр нөгөө одоо нөгөө шинээр хууль тогтоомж мөрдөгдөж гаргадаг гэмтэр зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөгөө бие биенийгээ мэдээлэлээр хангах зорилгоор хөршийн холбоо гэдэг зүйлийг байгуулсан. Аль багч бүхэн өөрсдөө болохоор нөгөө хариуцсан нутаг дэвсгэр дээр ерөнхий боловсролын сургууль, төмөр замын байгууллага, иргэд олон нийт рүү чиглэсэн нөгөө гэмтэр зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, архисан цогтурах тэмцэх тухай хууль, замун хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль гэх мэт хуулиудаар нөгөө сургалт зохион байгуулж ингэж оролцсон байна. Аян хэдийн хугацаанд үргэлжлэх вэ? Бас аяныхаа онцлог талаас нь ярил. Тэгээ аян улирлаар нөгөө тасаг болгон зохион байгуулахаар энэ оны газрын ажлын төлөвлөгөөнд батлагдаж явж байгаа л да. Эхнийхт нь болохоор эхний улирлын байдлаар хэв журмын тасаг зохион байгуулсан. Одоо хоёрдугаар улирлын байдлаар цагдаагийн дэд бөгөөд эрүүн цагдаагийн тасгийн дараа нөгөө цагдаагийн хуршуучтай очир болдог ч юм уу тасаг хамт олно удирдаад хичээл зүтгэл гэдэг аян болгоод зохион байгуулж байгаа. Аливаа ажлын үр дүн хамгийн чухал байдаг. Гэмтэр зөрчилгээ хамт олон аяны үр дүн юу байв? Эхний удирлын байдлаар нь та бидэнд хэлээч. Эхний удирлын байдлаар манай ажил нөгөө ахлагч бүрэлдэхүүн илүү нөгөө идэвхийлэн оролцсноор нөгөө онцлогтой. Тэдний нөгөө хариуцсан офицер удирдах албан тушаалд мэргэжлийн удирдлагаар хангаад ингээд зохион байгуулсан. Маш үр дүнтэй арга хэмжээ аян болсон. Яагаад вэ гэхээр аль хогч бүхэн нөгөө хариуцсан нутаг дэвсгэр ерөнхий боловсролын сургууль, байгууллагууд руу чиглэсэн сургалтыг зохион байгуулахаар нэг хүнтэй харьцах биш маш олон одоо 30-аас 40 орчим хүнтэй ингээд сургалтыг бий дааж ороод одоо нөгөө орж байгаа сургалтаа өөрөө эхлээд орохын тулд мэдэж судална. Тэгээ иргэдэд мэдээлэл өгнө. Ингээд явхаар бид нар ингээд 10 сургууль, 34 байгууллага, 1386 иргэн тэгээд өдөр тутамдаа нөгөө зорчигч үйлчлэгийн төв буудлын гэж байдаг гоо Улаанбаатар өртөө бидний мэдхээр вокзал гэсэн үг л дээ. Тэн дээр одоо өдөр тунчаар 22,000 иргэн нийт 6 чиглэлийн галт тэрэг ингээд зорчиж байна. Энэ аяны хүрээнд нийтээр нь удаад үзэх юм бол 180 орчим мянган иргэн бид нар давхарцсан тоогоор гэмтэр зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныг ингээд хэвлэмэл хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин, сэтгүүл ийм юмнуудаар ингээд тараагаад ажиллахад маш өндөр дүнтэй юм арга хэмжээ болсноор онцлог байна. Иргэд рүү чиглэсэн бас олон ажил арга хэмжээний нэгэн саяхан бас нээлттэй хаалганы өдрөл зохион байгуулсан тий. Тэр аяны хүрээнд иргэд рүү чиглэсэн тэр арга хэмжээг цагдаагийн уушууч өндөр төгс гэдэг хүн ингээд бий дагаад аль багшд идэвхтэй хамгаалцуулаад маш ингээд өндөр үр дүнтэй аюу тийм гоё арга хэмжээ болсон. Иргэдэш маш сайшаал магтаал юг Мадур цагдаагийн газарт ирсэн цагдаагийн байгууллагын гоё нээлттэй гоё арга хэмжээ зохион байгуулт юм баярлалаа. Ийм чиг үүрэгтэй байна гэх мэдээллүүд бидэрт маш их ирсээр байгаа. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажил амжилт хүсье. Танд ч гэсэн баярлалаа. Ажил амжилт хүсье.
Манай өнөөдрийн дугаард Тээврийн цагдаагийн албаны төмөр замдагч цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаагийн дэд ахлагч Сод Мандах оролцож мэдээлэл өглөө.